TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. За охинтой хүн очир эрдэнэ ингэртэй зүйлсэн мэтэ гэж одоо манай монголчууд ярьдаг штэ. Охин өөр гэдэг бол одоо ямар их эрхэм, нандин бас эмзэг гэдгийг илэрхийлсэн үг шиг надад санагддаг. За тэ харин танах охинтой юу? Та охиноо ямар хүн болоосай гэж хүсдэг вэ? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ тавтай морилно. Би хөтлөгч Имсэ байна. Өнөөдрийн дугаарыг хамтран хөтлөхөөр Чингээгч маань студид ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Та нарт бас энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Хөтлөгч гэрлээ байна. Чингээгчээ та эмэгтэйчүүд болон охтын боловсролын талаар судалгаа хийсэн гэж сонсч байсан. Тэгсэн судалгаа хийсэн. За судалгаагаар бол их олон сонирхолтой баримтууд олж мэдсэ. Жишээ нь одоо дэлхий дээр нийт бичиг үсэг тайлагдаагүй хүмүүсийн 3/2 нь эмэгтэйчүүд байдаг юм байна. За өнөөдөр ч гэсэн сая явахад сургуульд явах боломжгүй байсаар байгаа штэ. Бичиг үсэг сурах боломж байхгүй байна гэдэг бол одоо эмэгтэйчүүдийн ирээдүй боломж, тэдний одоо чадамжийг хөсөр хайж байгаа хэрэг тийм ээ. Тэгэхээр зөвхөн гэр бүлд нь биш, нийгэмд дэлхийд дахинд бүр юм харамсалтай хэрэг. Тэгэхээр манай улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бүхэл зүйл одоо тэгш эрэгтэй байдаг нь үнэхээр сайхан байдаг. Тэгээд ийм сайхан их орноороо бахарахгүй байхын аргагүй санагддаг шүү. За энэ бол ёстой яг үнэ шүү. За би насанд хүрсэн 2 охин 1 хүүтэй. Одоо 4 зээ охин 1 ач хүүгийн эмээ. Би дээр нэг ихчтэй. Манайх бол хүүгүй айлал да. Тэгээ ээж аав маань битүүхэндээ хүүтэй болохыг хүсдэг байсан байлгүй. Гэхдээ охидтой байгаадаа гомдолжлаа байгаагүй дэг. Тэгээ бид нарыг хамгийн сайнаараа хайрлаж, аль сайн гэсэн боловсролыг эзэмшүүлж өсгсөн. Манай гэр бүл бол ер нь охтууд ихтэй. Тийм. Гэрлээ бид хоёр ч гэсэн охинтой бас хүүтэй. Тэгээд хүүхдүүд маань бүгдээрээ тэгш боловсрол эзэмших боломжтой нийгэмд амьдарч байгаад би үнэхээр их талархдаг. Тэгэлгүй яах вэ? За манай нөхөр болохоор эмч хүн байгаа. Бага охин маань аавынхаа мэрэгчлийг өвсөн. Миний охин дэгийн энэ нэвтрүүлгээр эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөр бас өргөддөг штеп. Тэгээ сонсогчд бараг танил болсон байх л та. Харин том охин маань бол миний замаар багш хүн болсон. Тийм. Тэгээд зээ охтой одоо биднээс ч илүү сайн боловсрол эзэмшээсэ гэж би хамгийн ихэр хүсдэг. Тэхийн тулд гэр бүл, сургууль, нийгэм гээд нийтээрээ одоо тэгш боловсрох тийм нөхцөлийг заашгүй бүрдүүлэх шаардлагатай байна. Чимгээгчийн үндсэн мэргэжил багш гэж ерөөсө бодоогүй шүү. Тийм штэ багш хүн. Тэгээ хүүхэд байхасаа олон сайхан эмэгтэй багш нараасаа их урам зориг үлгэр дуурайл авч энэ мэргэжлийг сонгосон л доо. Багш хүнийхээ хувьд шавнар маань эзэмшсэн боловсролтой эзэн байж сайн мэргэжил, сайхан ажилдаа, сайхан амьдралтай явааг нь харж сонсох үнэхээр багш хүний хувьд бол их бахархмаар байдаг юм. Гэхдээ ингэ бодохоор боловсрол гэдэг нь зөвхөн ажил хийгдэл хэрэглэгддэг зүйл юм шиг заримдаа хүмүүс бодоод байдаг шүү дээ. Тийм биш тий. Боловсрал гэдэг нь болохоор хүний амьдралын утга учир, өөрийгөө үнэлэх үнэлэмж бүр тэгээ цаашлах юм бол гэр бүл нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг бий болгодог зүйл гэж харж байна. Тийм, яг тийм. Гэхдээ намайг одоо бага байхад бол байдал их өөр байсан л да. Тэр айлын охин болж төрөөд охин гэдгээрээ бүх юмнаас эрхээ хасуулдаг тийм л хүүхэд байдаг л байсан л да. За өнөөдөр ч гэсэн олон оронд одоо охид хангалттай үнэлэгддэггүй тийм ээ. Хүүхэдтэй адил боловсрол эзэмших тийм боломжгүй хэвээрээ байсаар байгаа орнууд маш их байна. Охтууд бол одоо 2-3 жил сургууль сураал гарчдаг. Тэгээд дүүнрээ харна, гэрийн ажлаа хийн, эсвэл өдөр тутмын ахуй ажилдаа тусалдаг л тийм нэг гэрийн хүн болж хувирдаг тийм ээ. За мөн исламын шашинтай оронд бол охтын сурах боловсролыг одоо бүр мөсө хариулсан байдаг штэ. Та нар одоо санаж байгаа бол 2012 онд баг охтын сурах эрхийн төлөө тэмцэж байгаад Пакистан дахь талибанчуудын халдлагад өртөөд тэгээд тархиндаа хүнд бэртэл авч байсан Малала Юсафзай охиныг
түүхийг мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр охин маань одоо 11 настайгаас өөрийнхөө болон бусад охидынхоо сурах эрхийн төлөө бүр тэмцсэн байдаг шүү дээ. Тэгээд алын хятагчид одоо Малалагийн дуу хоолойг эх оронд нь намжихыг янз бүрээр оролцсон боловч түүний дуу хоолой бол улам чангарч дэлхийд хаяар одоо түгж чадсан байдаг. Малалала охин байна одоо 16 настайдаа нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс хэлсэн үгэндээ нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна гэж хэлсэн байна. За тэр бас би бол Малала гэдэг ном бичсэн. За түүний номын гол санаа нь бол гэр бүрт, гудамж бүрт, тосгон бүрт, улс бүрт амар амгалан харахыг л би хүсэж байна. Энэ бол миний мөрөөдлөө гэсэн. Дэлхий дээр хүүхэд бүр боловсрал эзэмших болтугай гэж бичсэн байдаг штэ. Гайхалтай тийм ээ. 2014 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу тэмцэгч болсон ийм охин байгаа. Мундаг охин байна шүү тий. Малалагийн түүх олон охидуудад урам өгсөн байх л та. Тэгэхээр манай нэвтрүүлгийг сонсогч танаас би асуумаар байна. Таны амьдарч байгаа улс орон нутаг дэвсгэрт тэгш боломж хэр байна вэ? Тэгээ бас бүх улс оронд охид боловсрал эзэмших боломжтой байж илүү гэрэлтэй нийгмийг байгуулахын төлөө хамгийн сайнараа суралцаасаа гэж шин сэтгэлээсээ бас найдаж залбирхан л одоо бидний үүрэг болоод байна. Тэглгүй яхаа. Одоо хүн бүр Малала шиг тэмцэгч байж чадахгүй байж магадгүй л дээ, тийм ээ. Гэхдээ өөрийн гэр бүл ядаад өөрийн одоо орон нутаг, өөрийн хамт олноосоо эхлэх нь бол яг бодиттой өөрчлөлтийг авчирч чадах нь тодорхой, тийм ээ. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ эргэн давтаа морил. Тэгэд бид энэ хүн нэвтрүүлгээр эдлэгийн өнцөг болон бүрт байгаа охид эмэгтэйчүүдийг одоо итгэл найдвар өгөхийг хүсэж байгаа лээ. Тэгэд өнөөдөр судлаач чимгээгч маань зочноор ирсэн байгаа. Тэгээд та сүүлд хийсэн охид эмэгтэйчүүдийн боловсролын талаарх судалгааныхын тухай жаахан дэлгэрүүлж яриад өгөөч. За тэгээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан мэдээлэлд боловсралтай эмэгтэйчүүд бол одоо харьцангуй эрүүл харилцаатай гэр бүлтэй болж одоо ашиг орлого их олдог. За тухайн улсын хөгжилд бас хувь нэмрээ ихээр оруулдаг байх нь. Үүнээс хүн бүр ашиг хүртдэг гэж хэлсэн байдаг л да. За мөн боловсралтай эмэгтэй гэр бүлдээ ч мөн зөв шийдвэр гаргах тийм чадвартай хүн болдог байна. Миний ойлгож байгаагаар болохоор боловсрал багтай эмэгтэйтэй харьцуулахад гэр бүлийн шийдвэр гаргахад илүү идэвхтэй оролцох магадaltaй гэсэн үг тий боловсрал үнэхээр тийм яг зөв. Одоо жишээлбэл боловсралтай эмэгтэй ингээд нөхөр нь арх уух эсвэл мөрийтэй тоглох ч юм уу хэр их мөнгө зарцуулж байгааг нь одоо нүүр тулж ярих тийм зоригтой байдаг байна. Тий. Ийм зүйлүүдэд одоо үрсэн мөнгө нь гэр бүл болоод хүүхдүүдийн боловсрал, эрүүл мэндэд хэрэглэгдэж байх ёстой байсан гэдгийг арай боловсрал өндөртэй эмэгтэйчүүд маань тооцоолж тэрийг одоо ухаарч чаддаг байх нь л дээ. Бас нэг талаараа боловсралтай эмэгтэйчүүд ажилтай, орлоготой байж тэр хэрээрээ гэр бүлийнхаа өдөр тутмын хоол, хүнс, хувцас, хунар, эрүүл мэндэд одоо шаардлагатай зүйлсэд одоо хөрөнгө оруулж чаддгаа гэж хэлж болох нь тий. Тий. Одоо гол нь боловсролыг авчирдаг хамгийн урт хугацааны хамгийн чухал нөлөөлөл бол эмэгтэйчүүдийн үнцэн тийм ээ. Өөртөө итгэх тэр итгэлтэй байдал нь байгаа байхгүй юу. Одоо нэг жишээг татахад хөгжиж байгаа орны тусганы эмэгтэйчүүд олон нийтийн өмнө баримт бичигт гарын үсэг зурх бүртээ одоо маш их хичүүр мэдэрдэг байсан тухайга ярьж байсан тийм түүхүүд байгаа даа. Учир нь одоо тэд гарын үсэгний оронд эрхийн хурууныхаа хээг даруулдаг байж л те. Одоо яг л манай ховсголоос өмнөх үе шиг бас тийм байсан шүү дээ. За тэгээ нөгөө хэн хуруунд дээр хідэн өдөр тогтоод үлдчихдэг юм байна. Энэ нь тэднийг уншиж бичиж чаддгүйг илтгэдэг байсан байгаа юм л да. Тэгээд одоо бол харин эдгээр эмэгтэйчүүд маань өөрсдөө уншиж бичиж чаддаг болоод бахархалтайгаар ядаж гарын үсгээ зурж чаддаг юм болсон байна. Тэр эмэгтэйчүүдийн амьдрал сэтгэл санаанд нэх өөрчлөлт авчирсан үйлдэл юм шиг байгаа санагдаж байна шүү дээ тийм. Мэдээж сайнаар биш муугаар л одоо болсон шүү дээ.
Гэхдээ бид өөрсдөө л анзаарахгүй байгаа болохоос ш эргэн тойронд эсвэл аль нэг сумын уулын өөрт одоо малаа малж байгаа цэцгээд улмаад ч юм уу энэ асуудал байгааг бид нар одоо нарийн олж харж чадахгүй тийм шүү дээ. Тэгээ үнэн тий Монголд харьцангуй тэгш боловсрал олгох тал дээр одоо олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг л дээ. Одоо жишээ нь насан туршийн боловсрал олгох төслөөр ганцхан бичиг үсэг сураа зогсохгүй жижиг дунд боловс одоо үйлдвэрлэл эрхлэн явуулах боломжтой болгодог жишээтэй тий. Тэгээд та орон нутгийнхаа удирдлагад санал тавиад хамрагдаж болно шүү гэж бас хүмүүсийг бас уриалж оруулдаг ахна. Тэгэхээр уншиж бичиж чадахгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс одоо тийм одоо бүхчээрээ гэж бүх санаа зовоорой тий. Харин өдрөөс өдөрт одоо суралцаж байгаатай суралцах боломжтой байгаадаа бахархалтайгаар амьдраарай гэж бас хэлмээр санагдаж байна. За наадах чинь бол ёстой хамгийн чухал юм. Одоо аливаа юмд суралцахын тулд сурахын тулд үр хүүхдүүдээсээ ч юм уу ерөөсөө ичих хэрэггүй хин нэгнээс тэднээс харин ч бүр тусламжийг авах хэрэгтэй. За бас энэ компьютер ухаалаг утас ашиглах боломж байх юм бол ашиглаж сурахыг зөвлөж байна. Ингэснээрээ танд одоо мэдлэгийн цоошин ертөнцийг бол нээж өгнө тийм ээ. Мөн бас эмэгтэйчүүд бид чөлөө цагаа шин зүйл сурахад шин чадвар эзэмшгэд бас зориулаасаа гэж хүсэж байна. Тэгээд сурахад хизээч ороодохгүй та сайн боловсрал эзэмшсэн байж болно. Хэрвээ тийм бол бусдаа бас тусламж үзүүлээрэй гэж зөвлөмөр байна. За ёстой үнэхээр сайхан санаанууд байна. За бид бүгдээрээ л одоо өөр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа тавьдаг шүү дээ. Хамтдаа суугаад бие биедээ охиддоо хэрхэн тусалж болох талаар хамтдаа ярилццаагаарай. За тэгээ хоорондоо илэн далангуй ярилцаж санал бодлоо хуваалцаж байж л одоо бид нар зөв арга замуудыг олж зөв шийдвэрүүдийг гаргаж чадна шүү дээ, тийм ээ. За мөн боломжтой бол одоо шийдвэр гаргагч хүмүүстэй уулзаж тэр охтынхаа боловсрал эзэмших ирээдүйд нь хэрэг болох ур чадварт нь сургахад нь одоо тэр орон нутгаас нь юу хийж чадах талаар одоо сайн ярилцаж зөвлөгөө авчих хэрэгтэй. За дээр дурдсанчлаа одоо янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж болно шүү дээ. Одоо заримдаа энгийн практик зүйлс зөвхөн охтод гэлтгүй хүүхдүүдийн боловсролд их нөлөөлдөг тийм ээ бага насны ч гэсэн. Жишээлбэл одоо нөгөө автомат худаг бүх гудамжинд ингээ хүрэлцээтэй байх юм бол хүүхдүүд ус цөөхөд цаг их зарцуулахгүй болно шүү дээ тийм. Харин тэр цагаа яах вэ? Хичээлээ хийх, өөр одоо дуртай одоо хобби янз бүрийн зүйлстэй зориулахад илүү ач холбогдолтой байхгүй юу? Тэгэд ер нь бид яагаад охтын боловсролд илүү их санаа зовдөг юм болоо? За боловсрал гэхээр ер нь бол зөвхөн охтын асуудал биш л дээ мэдээж хэрэг. За хамгийн гол нь тэгш боловсрал эзэмшгэд охтыг одоо ялгах, гадуурхах тийм асуудал байгаад байгаа нь энэ асуудал байгаа байхгүй юу? Баярлалаа чимгээгч. Бид өмнө нь хэлсэнчлэн охид бүсгүйчүүд боловсралтай болох нь уншиж бичиж сурахаас илүү гүн утга учиртай талаар ярилцсан. Тэгээ боловсралтай эмэгтэйчүүд өөрсдийнхөө хүүхдүүдийг ч бас боловсралтай болгох магадлал өндөр байдгаа гэж түрүү ярилцсан тийм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан буюу UNICEF-ээс охид боловсралтай байх нь боддороо сая хүний амийг авардгаа гэж хэлсэн байдаг. Тэгээд энд зөвхөн сурах боловсролын тухай яриаггүй гэдгийг сонсогч таныг бас ойлгоосай гэж хүсэж байна. Бас ойлгосон байх гэж найдаж байна. Одоо бүгдээрээ нэвтрүүлгээ төр завсарлаад нэгэн дууг сонсоод хамтдаа үргэлжлүүлцгээе. Сонсогч та бидэнтэй хамт байгаарай.
Тэнгэрч наачиг үрдэлгэн энэ газар дээр бүнгийч амаалагийнханийг дахин магтан дуулах өтөөхний тэрхийг агуу ташаад ирлээ бүгдээ баярлан байсаад бүгд магтан дуулцаана Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдөр бид охидын боловсрал яагаад чухал вэ гэдэг талаар ярилцаж байгаа лээ. Тэгээ өнөөдөр Библийн түүхээс бас чимгээгч маань хуваалцах болно. Тэгээд чимгээгч үргэлжлүүлээд бүгдээ энэ сэдвээ ярилцъя. За, найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ иргэн тавтаа морилно. За, би чимгээ байна. Одоо би та бүхэнд Библиэс нэгэн түүхийг хуваалцъя гэж бодож байна. Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа олон хот тосгодоор аялж олон хүнд сургаалаа айлддаг байсан. За түүнийг дагаж байсан хүмүүс ихэнхдээ задгаа талбайд зогсоод түүний сургаалыг сонсдог байж. Заримдаа тухайн нутаг орныхоо синагог буюу сүмд эрчүүдэд сургаалаа айлддаг байсан байна. Тэр үеийн нийгэмд эмэгтэйчүүд оюуны мэдлэг, шашны сургаалд хамрагдах нь тийм түгээмэл зүйл биш байсан байна л да. За гэсэн ч Библиэд Есүс эмэгтэйчүүдтэй сургаал заасан тийм олон түүхүүд байдаг. Тэдгээрээс нэгийг та бүхэндээ хүргэе. Есүсийн ойр ойрхон очдог нэг хотод одоо байнга зочилдог нэгэн айл байжээ. Энэ бол Мария, Марта хоёр болон тэдний ах Лазарын гэр байлаа. Магадгүй та эдгээр хүмүүсийн тухай сонсч байсан байх л да. За нэг өдөр Марта Есүс болон түүний дагалдагчид болох шавь нарыг гэртээ урьсан. Тэд зам зуураа нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй
түүнийг гэртээ хүлээн авав. Тэр эмэгтэй Мария гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь эзний хөлд суугаад үгийг сонсож байлаа. Марта үйлчлэх ажилдаа түүрсэн тул Есүс рүү очиод "Эзэн минь ээ, үйлчлэх ажилд дүү маань намайг ганцаар орхисныг та анзаарахгүй байна уу? Надад тусал" гэж түүнд хэлээч гэв. Харин эзэн Марта чи олон юмд санаа зовж зүдрэх юм да. Үнэн дээр ганцхан юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мария сонгон авчээ гэсэн. За Библиэлд гарч байгаа энэ богино түүх бидэнд маш олон зүйлийг хэлж өгдөг. Нэгдүгээрт энэ түүхээр Мартаг маш өгөөмөр эмэгтэй байсныг харуулж байна. За тэр Есүс болон түүний дагалдагч нарт халамж тавьж тэдэнд зориулан онцгой хоол, зоог бэлтгэхийг хүссэн. За Мартагийн хувьд бол хоол бэлтгэх нь чухал байсан учраас тэр их хичээж байсан тийм ээ. Мэдээч хэрэг Мария дүүгээ тусална гэж бодсон байх л да. За тэгсэн харин дүү Мария нь Есүсийн хөлд суугаад түүний сургаалыг сонсож байлаа. Харин Марта Есүс дээр ирж гомдолсон. Тэр "Эзэн минь, үйлчлэх ажилд дүү маань намайг ганцаар орхисныг та анзаарахгүй байна уу?" гэсэн шүү дээ, тийм ээ. За Марта сандарч байгааг Есүс хараад "Марта, чи олон юмд санаа зовж зүтрэх юм даа" гэсэн. За энэ үг Мартад ямар мэдрэмж төрүүлсэн болов? Та одоо ямар нэг зүйлийн талаар сэтгэлээ онгойлгон хэлэхэд сонсож байгаа хүн тань битгий их юм бодоо ингэж бухимдах хэрэггүй штэ. Зүгээр шүү дээ гэж хариулсан тийм тохиолдолд таарч байсан уу? Ог нь бол одоо таны хувьд энэ нь огт зүгээр биш байгаад идэг. Тиймээс та дахин тайлбарлаж ойлгуулах гэж оролцсоор бүр туйлдаж орхидог штэ. Гэтэл чиний сэтгэл санаа үнэхээр шаналж байгааг би ойлгож байна гэл хэлчихэд болох гэдэг тийм ээ. Есүс Мартад яг л үүнийг хэлж чадсан. Тий. Юуны өмнө тэр түүний мэдрэмжийг ойлгоод хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Есүс Мартагийн хүсснийг хийсэн үү? Үгүй ээ. Харин тэр яасан? Тайван зөөлнөөр үнэндээ ганцхан юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мария сонгон авчээ гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгвэл Мария юу олж мэдсэн юм бэ? Тэр өөрийгөө Есүсээс суралцаж байгаагаа мэдсэн. Есүс Мариаг түүнээс суралцаж байгааг нь зөв зүйл гэдгийг Мартад ойлгуулсан. За Есүсийн эдгээр үгс Мартагийн сэтгэлийг тайвшруулсан гэж та нар одоо бодож байна уу? За би бол тэгж бодож байна. Тэр түүнийг Марта гэж хэлсэн нь Есүс Мартад хайртай, түүний төлөө анхаардаг байсныг харуулж байна, тийм ээ. Баярлалаа чимгээгчтэй. Тэгээд бидэнд сургамжтай сайхан түүхийг сонирхолтойгоор дахин ярьж өгсөн дотоо маш их баярлалаа. За баярлалаа. Би ингэж бодлоо л доо. Марта хоолунд бэлтгэхдээ өмнөхөөсөө өөр мэдрэмжтэй болсон баха гэж бодож байна. Тэгээд хоол нь бэлэн болоход хүмүүс түүний хоолыг идэхдээ юу гэх бол гэхээс санаа зовж байгааг тэр ойлгосон баха гэж бодоод байна. Тэгээд дүүн түүнийг хайхраагүй дээ одоо ийм зүйл болоогүй тухайн үед зөв сонголт хийсэн гэдгийг Есүсээс сонсоод тайвширсан гэдэгт бас итгэлтэй байна. Тийм. Өнөөдөр таны сэтгэлийг тайвшруулахад Есүс хэрэгтэй байна уу гэж би сонсогч танаас асуумаар байна. Хин нэгэнд хуурдагдсан эсвэл тантай хин нэгэн шудраг бусаар санагдсан юм шиг шудраг бас байдал мэдрэгдэж байна уу? Та энэ бүхнээ Есүст хэлж болно. Түүний хариулт таныг тайвшруулах хамгийн зөв хариулт байх болно гэдэгт би итгэлтэйгээр танд хэлмээр байна. Бидний нэвтрүүлгийн хугацаа энэ хүрээд дуусчихсан. Тэгээд найдад доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ хамт байж Есүсийн тухай улам илүүг олж мэдэж авсан гэж найдаж байна. Тэгээд тань тохиолдсон түүх эсвэл толгой доторчин эргэлдэж байгаа асуулт бүрийг бид баяртайгаар хүлээн авах болно шүү. Тэгээд бидэнтэй холбогдохыг хүсвэл нэвтрүүлгийн дараа гарах хаягаар холбогдорой. Баярлалаа, баяртай. Тэгээд Есүсээс суралцах замыг Бурхан танд үргэлж нээж ивэж өгөх болтугай гэж хөрөөж байна. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.